Шалом. Шалом, шалом. Шинэ өглөөний мэнд хүргэе. За 2 сарын 23-ны өдөр. Хоёр сарын 23-ны өдрийн чимэг цагаа эхлэе. Сар өдөр өөрөө шүү. За. Эзэн минь танд баярлалаа. Энэ гайхалтай сайхан өглөө гэсэн талархъя. Ариун сүнсээ бидний бүдэртаараа, ариун сүнсээ бидний эзний үг рүү хөтлөн дагуулаарай. Эзний үг дотор эзний сүнсээр өдөртүүлсэн цагийг та хөрөөж өгөөч. Гайхалтай эзэн танд бүх алдар магтаалыг өргөн бид таныг магтан танд залбирч байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амин. За бид нар өнөөдөр Иохан номын 7-25-аас 36. Иохан 7-25-аас 36. За. Шудраг бусын эсрэг бат итгэл гэсэн гарчигтай. За Библи уншлаа. Тэгтэл Иерусалимийнхны зарим нь тэдний алхаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? Хараач. Тэр ил ярьж, тэд түүнд юу ч хэлэхгүй. Захирагчид энэ хүний Христ гэж үнэхээр танилаа гэж юу? Гэлээч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд түүний хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэцгээж байлаа. Иесус сүм дотор сургахдаа хашгираа та нар намайг мэднэ, бас хаанаас ирснийг минь мэднэ. Гэвч би өөрөөсөө ирээгүй бөгөөд намайг илгээх чинь үнэ юм. Та нар түүнийг мэдэхгүй. Би түүнээс ирсэн тул би түүнийг мэдэх бөгөөд тэр намайг илгээсэн гэсэн. Тэд Иесусыг барих гэсэн боловч хэн ч түүнд гар хүрсэнгүй. Учир нь түүний цаг хараахан болоогүй байв. Харин цугласан хүмүүсээс олон хүн түүнд итгэн Христ ирлээ гэсэн энэ хүний үйлчлснээс илүү тэмдгүүдийг үйлдэн гэж юу хэмээн ярилцаж байлаа. Амин. За. За өнөөдөр бидний улсын эсгийн Библийн тайлбар дээр юу гэж байна вэ гэхээр энгийн цагт нэгнээ үздэггүй фарисеучуд ахлах тахилчид Иесусыг хорох ажилд улс төрийн чанартай нэгдэв. Ийм шудраг бус нөхцөлд Иесус зоригтойгоор өөрийн үйлчлэг хийж байна. Хин таныг алах гэв хэмээн алгын ов мэхээ эрс эсэргүүцэх шашны өдөрдөгчдөн үнэн төрх илэрхэд Иесус харин ч Бурхны хүслийг илэрхийлэн дамжуулж байна. Иесус өөрийгөө илэрхийлээгүй ч Бурхны хүслийг тодорхой дамжуулав. Өдөрдөгчд Галилийн Назараас сайн зүйл Христ гарах нь үгүй гэх баригдмал үзлээсээ болж Иесусыг үгүйсгэсэн ч олон хүмүүс Иесусыг Христ гэдэгт итгэж байгаад арга хэмжээ авч чадсангүй. Байр суурь нь ганхан эрсдлийн өмнө энгийн цагт дайсагнж ирсэн ахлах тахилчид фарисеучуд улс төрийн чанартай нэгдэж Иесусыг барихын тулд ариун өргөөрөө цэргүүд илгээлээ. Харин Иесус айж зайлсхийм зүхтах юм уу бууж өглөхгүй зоригтой үгээ тунхагласаар байна. Учир нь тэр өөрийнх нь цаг харайхан болоогүйг мэдчихэйлээ. За бурхан гэж хэмбэ? Хорох гэх Башир аргаас эмээн төвшөлгүй өөрийгөө илэрхийлж дуугаа өргөн үгээ альтаж байна. Зөв итгэл бол түүхийг өдөрдөн захирагч бурханд итгэлээр шудраг бусын өмнө сөхөрдөггүй. Надад өчигдөр сургамж юу вэ? Ташаа ойлголт нь үннээс илүү үндэслэлтэй санагддаг. Эрүүл итгэлийн амьдрал бич буруу ойлгож байж магад гэх даруй байдалд үндэслэнэ. Та Иесусээс урвсан шашны өдөртөгчтэй адил хаагдмал итгэлийн амьдралаар амьдраагүй зээ гэсэн. За өнөөдрийн бидний улсын хэсгээр болохоор Иесус өөрийгөө хэлж байна тийм үү? Гэсэн чинь эхлээд Иерусалим ярьсан маа тийм. Түүнийг алхахаар оролдоод байгаа бицтэй. Тэгээд тэгсэн чи тэр ил ярьж штэ. Тэд түнд юу ч хэлэхгүй байна. Тэгээд зарим захирагчид энэ хүний Христ гэж танилаа гэж юу гэдэг ингээд хоорондоо ярилцж байна тийм үү?
Тэгээд Иесус бүр сүм дотор байхдаа ашгараа хэлсэн байна тийм үү. Тэр нь юу гэхээр та нар намайг мэднэ. Бас хаанаас ирснийг ч мэднэ. Би өөрөөсөө ирээгүй, харин намайг илгээгч нь үнэн мөн та нар түүнийг мэдэхгүй. Би түүнээс ирсэн тул би түүнийг мэдэхгүй, тэр намайг илгээсэн. За тэгээд барих гэсэн боловч хинч түүнд гар хүрээгүй гэж. Яг л түүний цаг нь болоогүй байлаа гэсэн байна. За ер нь нэг яг Месиа тослогдсон нэгнийг тэд хүлээж байгаа тийм үү, тослогдсон нэг Месиаг хүлээж байгаа Израильчууд. За гэхдээ раби нарын сургаалт юу гэсэн гэхээр тэр тослогдсон нэгэн Месиа гинт нууцлаг байдлаар илэрнэ гэж ингэж үздэг байсан. Нууцлаг байдлаар ирнэ гэж ингэж үздэг. Тэгээ Бэтлехемээс гарнаа гэж ингэж байсан. За гэтэл хүмүүс тэдний нөгөө түүний яг одоо Тэнгэрлэг гарлыг ойлгоогүй. Нутаг үснийх нь гарлыг л яриадсан болохоос тэгээд харин Иесус хэлсэн байна тийм үү? Би өөрөөсөө ирээгүй. Өөрөөсөө ирээгүй харин юу гэж намайг илгээсэн нэгэн үнэ. За намайг илгээсэн гэдэг их сонирхолтой. Илгээсэн гэдэг үгэнд болохоор юу гэдэг вэ гэхээр эрх мэдэл олноо гэсэн утга байдаг. Эрх мэдэл өөрөөр хэлбэл хин нэгэн хүн илгээнэ. Одоо хин нэгэн илгээгдсэн байна гэдэг нь тэр хүн эрх мэдэлтэй одоо аваад илгээгдсэн гэсэн. Дээр үед бол ингээд нөгөө хаадууд ингээд нөгөө тамгт бүгжээд хараад илгээгээд хүмүүсийг те илгээгээд явуулдаг гэсэн. Тэгээд харин тэр юу ч хэлж байгаа гэхээр нэгдүгээр тэр бол бүрэн ингээд илгээгдсэн нэг нь гэхдээ юу гэх нь бүр бурхнаас шууд илгээгдсэн нэг нь гэдгийг илэрхийлж байна. За тэгээд цаг нь хараахан болоогүй гэдэг нь юу гэхээр цовдлуулах цаг нь хараахан болоогүй байна гэсэн үг тийм ээ. Газар дээрх үйлчлэл хийгдэх байгаа. Тэгээд яг тэр цогдлуулах нь бол тодорхой байгаа шүү дээ. Бид нар маш сайн мэднэ тийм ээ. Дээгүр өнгөрөх баярын баяр. За тэгээд Бурхны яг тогтоосон товлсон мөчийг Иесус мэдчихсэн. Тэр нь ямар юу байсан гэхээр залмаа дээр цовдлуулах байсан. Харин түүнийг нөгөө мэдхгүй байсан хүмүүс болохоор яг хөө түүнийг мэдхгүй байсан хүмүүс болохоор юу гэж бодож байсан те одоо юу те мэдхгүй байсан хүмүүс нь Иесусээр дамжуулаад одоо Иесусээр дамжуулаад бурхан ажиллаа хийнэ гэдгийг ойлгохгүй мэдэхгүй те. Тэгэл ерөн зүгээр л нөгөө гайхамшиг үзүүлэл хүмүүсийг одоо нөгөө нэг хуулийн багш нараас илүү те эзний үгийг эрх мэдэлтэйгээр заагаад хүмүүсийг өөртөө ингээд татаад байгаа нь таалагдаагүй байх. Татаад байгаа нь таалагдахгүйсэн. За тэгэд юу ч юм та нар намайг хаана тэгээ дараа нь олохгүй гэж ингэж хэлсэн байна. Ягдгүйл би илгээгч рүү явна. Тэр буцаад бурхан руу явна гэдгийг хэлсэн тийм үү. Тэгсэн чи эвдээч одоо өөр хоорондоо бидэнд олдохгүй хаашаа тэр явах юм бэ? Тэгээд тэр ингээд нөгөө бирөөсөл газрын имийг л яриадсэн тийм. Грекчүүдийн дунд тархсан эвдээчүүд дээр очиж грекчүүдэд заах юм уу гэд энэ зүйлийг заасан хоорондоо ярьж гэлсэн байна. За тэгэхээр эндээс бид нэр яг бурхны нэг үгийг санах хэрэгтэй тийм. Исая 55:6 дээр ингэж хэлдэг. Эзнийг олдож болох үед нахаа. Яг энэ үед Израильчуудыг еврейчүүдэд эзэн тэдэнд хамт байсан ч гэсэн тэд нар ойлгоогүй. Грекчүүд рүү явах юм болов уу те грекчүүдийн дунд тархсан евдээчүүд буюу диаспора евдээчүүд рүү явах юм болов гэд энэ зүйлийг л яриад байсан байна. Тэгэхээр Месиагийн яг удам буюу те Христ Христийн яг тэр удам нь юу вэ гэхээр газар дээр бол Давидын удам харин Тэнгэрээс болохоор юу Тэнгэрийн удам нь болохоор бурхнаас илгээгдсэн нэг юм гэдэг байгаа. Энийг хүмүүс ойлгохгүй байсан. Тэгээд Иесус яг бурхны тэр товсон цагт өөрийнхөө үүрэг буюу те залмаа дээр цовдлогдох тэр зүйлээ хийгээд яваад өгнө. Дараа нь хайгаад тэг олохгүй ирнэ гэсэн ийм зүйлийг хийдэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний унсан хэсгээр хоёр төрлийн хүмүүсийг харж байна. Бид нар мэднэ гэж ингэж боддог. Тэ өөрийнхөө имийг боддог, өөрийнхөө тэг за газрын имийг боддог ийм хүмүүс байдаг. Нөгөөх нь болохоор би илгээгдсэн нэг юм гэсэн. Манай Эрдэнэ сар өнөөдөр айгуу сайн унтаад байна. Тэгэд өчигдөр Эрдэнэс битээр нэг унтахтаа айгуух юм ярьсан байхгүй юу. Тэгсэн чинь айгуу инээдтэй нөгөө бүр ингэж ярьж байгаа байхгүй юу. Би Авраамийн удам те гэдэг надад хэлж байгаа. Би ингэж те Авраамийн удам ингэж ярьсан. Би тэг юу гэж ярьсан гэхээр би
би нэг хагалгаа хэлгэснүүдээ ярьсан байхгүй. Тэгээд имэн ингээд 3 удаа 4 удаа хагалгаа хэлгэсэн. Тэгээд ингээд тэгээд 3-нд би ярьсан 3 удаа хагалгаа хэлгэсэн. Тэгээд би бурханд аягүй талархдаг. Тэгээд тэр үед ингээд ээж үнтэй суугааг багт би ингээд залбираад бурхан минь ээ тэгээ та надад харуулж өгөөч гэсэн хэрвээ би ингээ хаалгаа хэлгээд мөнхийн усраа явцсан бол хоёлоо уулзахгүй байх гэсэн тэг би тийчилсэн байхгүй юу. Тийчилсэн чи ертөнц аягүй сонирхолтой уулзахгүй байх гэсэн да гэд ингээд ярихгүй юу. Тэгсэн чи ертөнц гэж эмээ би эст итгэдэг тэг ингээд манай гэр бүлэрээ эст итгэдэг. Тэгээд би ингээд миний дээдлэлт ингээд манай ээж агаад ээжийн дээр та байгаа. Тэгээд таны аав байгаад гэд ярьж байгаа байхгүй юу. Таны аав байгаа. Тэгэл дээш ингээд яваал гэсэн чи Иесус Христ байгаа. Тэгээд дээш яваал юунд очсон? Авраамд очсон. Тэгэхээр ингээд бурхан бүх зүйлийг мэддэг. Авраам мэдчихсэн гэж хэлж байгаа байхгүй. Авраам мэдчихсэн. Авраам те миний хүүхдийн айгүй олон хэлсэн. Хүүхд нь баярмаа гэд Монгол пастор гэж хэлж байгаа байхгүй. Монгол пастор байна. Тэгээ тэрний хүүхд нь болор байна. Тэгээ тэрний хүүхд нь ертөнц байна гэд мэдчихсэн. Тэгээ тийм болохоор угаасаа бурхан бид хоёрыг уулзуулахаар эртнээс төлөвсөн байсан гэж ингэж ярьсан. Вау. Энэ хүүхдийн цуглаанд эднэр хүмүүлдээл орилолтол юу болж байгаа нэг гэмэрлэн болдог байхгүй хүүхдийн цуглаан хийгээд. Манайх ч ингээд яг үндсэндээ бол нэг 5 хүүхэдтэй. За тэгээд 2 нь зөөлжиж ирээд байдаг. 3 тогтмол ирдэг. Тэр 3 хүүхдийг бид нар заримдаа энэ 3 өстө нэг нь 60-аар утга 180 хүүхчиг байна гэж ярьдаг байхгүй. Орилоо шуугаал ноцтол ингээл байдаг юм шиг хэрнээ аюул сайн сурсан байгаа байхгүй. Тэгэхээр бурхны бүр нэг тэг төлөвсний дагуу бурхны нөгөө бидний хин хөвлөд байхаас бурхан биднийг мэдээд яасан гэдгийг энэ хүүхд ойлгоод байгаа байхгүй. Би болохоор чи тэр уулзахгүй ч болох байсан. Би гол нэг эрүүл мэндийн тухай ярьсан байхгүй юу. Эрүүл мэндийн тухай яриад ингээд чи юу яана гэж ингэж ярьсан байхгүй юу. Эрүүл мэндийн тухай яриад хожим ингээд чи тэ эрүүл саруул сайхан амьдрахын тулд чи одооноос эхлээд усаа уудаггүй байхгүй чи усаа уугаад өгөлтөө гэж. Тэгээд эрт сайн унтаж суур гэд дээр нь усаа уу гэдэг би нэг нь юу илээ өглөө заавал өглөөний хоол идчих ээж эмээ ингээд өглөө хоол идэггүйс болоод зүс сэтгэрээд чулуутай болоод усаа ахуулсан гэдэг. Иймэрхүү эрүүл мэндийн ярьж байгаа хоёул итгэлийн ярьсан чинь манай хөлтөө тэг бүр таны аавын гэж явж ясна Иесус Христ байсан байхгүй. Тэгээд тэрнээс дэш тэг аав нь гэж явсараад тэгээд Авраам болсон байхгүй гэж ингэж хөрхөн байгаас тэг. За тэгэхээр надад тэгээд би чи тэр үтнээс чи айгу гоё юм аа. Имэн айгу том болоод тэг бүр сүулт би ингээд эзний тухай мэдээд би Авраамын үр удам гэдгийг мэдсэн штэ. Чи ийм багасаа мэдсэн ямар гоё юм бэ гэд тэгсэн чи айгу хөөрх юм хэлсэн надад. Би яг ингээ хараагүй л дээ. Гэхдээ ингээд намайг хий хөвлөд байхад та миний ээжийн гидсэн дээр гараа тавь залбирдаг байсан гэсэн штэ. Тэгээ тэр үхээс би сэтгэцсэн баг тий гэж ирсэн штэ. Хөөрхөн бичгдэртэй би тэр айгуу хөт мэтгэл юмнууд яриад манай хөлт нөгөө намайг дагаад босчдөг болохоор сая босчихлоо гэсэн чашгүй би тэр жоохон нэлээ орой унтчихэ. Тэгээд ингээд удам судрыг ингээд ярих айгүй чухал байгаа байхгүй тий. Тэгэхээр бидний хувьд үнэхээр гайхалтай удам байгаа нь юу вэ? Иесус Христ сая би хэллээ шүү дээ тий. Иесийн газар дээр хутман 50-ийн удам гэж яваад харин Тэнгэрээс болохоор бурхнаас илгээгдсэн нэгэ. Тэгэхээр бид нар ч гэсэн газар дээр болохоор яг ертөнцийн хэлдэг шиг тий. Бид нар газар дээр болохоор бид нар одоо тэрний хүүхэд энэний хүүхэд гэдээ явна. Харин Тэнгэр бидний юу болохоор бид бол Иесус Христ буюу тий Иесус Христийн удам, Давидын удам, Авраамын удам ийм байгаа. Тэгэхээр үнэхээр бид нар хожим тий
Иесийн яг 36 дахь ишлэл дээр хэлсэн шиг та нар намайг хайгаад болохгүй юм байна. Би хаан байна. Та нар очиж чадахгүй гэж түүний хэлсэн үг ямар утгатай юм болоо гэцгээв. Тэгэхээр Бурхныг олдож болох үед нь яг одоо бид нартай хожим хань гинт өхлийн өмнө очиад хизээ нэгэн цагт хожим хань ч швэж болно шүү дээ. Өхлийн өмнө очиад Иесус Христэд итгээгүй явж байгаа хүмүүс бол айгүй харамсалтай баг тий. Харин бид нар тэ нөгөө эзнийг олдож болох үед нь хайх хэрэгтэй. Өдөр бүр бид нар эзний үгээс эзнийг хайх хэрэгтэй тийм үү? Эзний үгээс эзнийг хайх хэрэгтэй. Тэгээд өнөөдөр бидэнд өгч байгаа үг болохоор Бурхан Иесийг илгээсэн юм аа. Иесийг илгээсэн тийм үү? Илгээн гэдэг тэр үг нь эрх мэдэлтэй гэсэн үг ээ. Тэр эрх мэдэлтэй энэ дэлхийд ирээд өөрийнхөө яг тавлсан цагт Бурханы ажлаа хийгээд буцаа. За тэгвэл энэ зүйл бидний амьдралд ямар хамааралтай вэ? Бидний амьдралд бас Бурханы товлсон цаг гэж би Бурханы амьдрал жишээлбэл нөгөө бид нар аягүй сайн мэдэн тий Авраам маш Сара хоёр үр хүүхэдтэй болох Бурханы амлалтыг мэдсээр байсан хэрнээ тэд яарад Хагарыг хүүхэдтэй болгоод Хагарын үр удмаас Ишмаил гараад Ишмаилийн үр удам өнөөдөр исламын шишинтэй. Тэгээ өнөөдөр яг л нэг өөрийн ах буюу Авраамийн удаан Исаакийн эсрэг өнөөдөр христч хүмүүсийн эсрэг маш аимшигтайгаар одоо зарим нь бол бүр яргалал үйлдэж байгаа амнаас энэ хөнөөж байгаа ийм зүйлүүд болж байгаа. Тэгэхээр хүний нөгөө бас Бурханы товлсон цагийг хүлээж чадлаггүй хүний яаруу хийсэн үйлдэлүүд маш юу байдаг алдаатай байдаг. Тэгэхээр бид нар бас яг Бурханаас асууж сурах хэрэгтэй. Аюу жоохон ч гэлтгүй нэг зүйл ихтэй бид нар асууад Бурхан минь энэ зүйлийг би хийх үү? Энэ өнөөдөр цаг нь мөн үү? Би өнөөдөр яг нэг хийх ёстой, ингэх ёстой юу? Энэ зүйлүүдийг асууж хийх нь аюу чухал байдаг. Аюу чухал байдаг. Сая хагас өдөр аюу сонирхолтой би ингээд нөгөө юм хийжсэн чинь манай нэг итгэгч яриад дуудаад нэг тийшээ явах уу, салхинд гарах уу гэд. Тэгээд би ихлэ би юм яаж яана, би сургаалаа бэлдэж яана гэд. Тэгчээд би ер нь гэдэг байхгүй сургаалаа нэгд өдөр бэлддэг байхгүй. Одоо ингээл би чимээ цагаа дуусчаад яг одоо эрх бүтэн сайнхаа сургаалынхаа PPT-г нэгд өдөр ингээ хийгээд эхэлчихдэг байхгүй. Тэгээ нэмэгцэн их хасах юм одоо хасан тавьсан янзлдаг. Тэгсэн чинь нэгд өдөр биш хасаа төр тэгэхээр тавьчаад тэгээд би залбирсан байхгүй. Бурхан би өнөөдөр би гарах ёстой юу? Эсвэл би яг суух уу гэд. Тэгээ гарах ёстой гэж мэдрэмж ирээд тэгэн готлоо бид хоёр би хэлээ заага явъя гэд бид хүүхдтэй гурлаа гарсан байхгүй. Гурлаа гараад тэгээ нөгөө нэг залбирлын өргөн дээр очиод залбирлын өргөнд байгаа тэнд байгаа хүмүүстэй уулзах гэсэн ч хэрэгсэн нэг уц мц авах гэж арай гэж нэгэнтэй уулзчаад тэгээ бид нар буцаад хүрээд ирсэн юм. Буцаж ирээд тэгтээ ингээд аягүй сонирхолтой ингээд тэр залбирлын хүрээнд явж байхад бүр ингээд юр бусын амар тайван бүр юр бусын амар тайван юр бусын баяр хөөрөөр дүүрсэн байхгүй. Тэгээ би бас яг хэлчихсэн баг яг юу болж байгааг мэдэхгүй юу болох гээд тэг болсныг ч мэдэхгүй бид нэр тэнд чаад нэг хүнтэй уулзаад ингээд буусан тэгтээ яг юу болсон гэж мэдэхгүй ч гэсэн нэг л гоё юм болсон. Магадгүй тэр хүмүүс хүмүүсийн зүрх сэтгэлд одоо хүрэх нэг зүйл болсон бүр ингээд аюу гоё санагдчихсан байхгүй бүр ямар гоё нэг л гоё юм болоод байна нэг л гоё юм болох гэдэг нэг тийм мэдрэмж ирсэн айгу сонирхолтой тийм мэдрэмж ирээд тэгээд бүр ингээд зүгээр л нэг газар очиод тэнд очиод тэр хаваар явж байгаа л тэгээл нэг копи уучаал тэг буцаа бугаал ирсэн ийм л юм байхгүй юу залбирлын өргөнд очиод тэгээд нэг залбирлын өргөнд айгу өөрөө орж залбираад тийм дотор орж залбирчаа тэгээд дараа нь тэр хаваар зүгээр уул цагаа хараагүй гоё байсан. Тэгээд ууланд яваад тэгтээ нэг юм юр бусын гоё цаг байсан. Тэгээд би бүр бац бидний нүдэнд харагдахгүйгээр Бурхан тэнд гайхалтай зүйлийг хийсэн юм шиг санагдсан байхгүй. Гайхалтай зүйлийг хийж эндэ гэсэн ийм зүйл бодогдсон айгу сонирхолтой. Айгу сонирхолтой. За ийм зүйл болсон. Тэгэхээр ингээд нөгөө бидний юунд мэддэхгүйгээр одоо жишээл тэр залбиралгүйгээр тэ явахгүй гэдэг ингээд яваагүй бол тэр нэг бүр ингээд
одоо би бол тийм тэр нэг Европсын амар тайван баяр хөөргийг мэдрэх надад бүр аюу гоёсэн баг. Бүр юугийг мэдэхгүй хэрнээ намайг одоо тухайд баярлах юм болоогүй те харахад бол тэгсэн хэрнээ бүр ингээд бурхан ингээд нэг Европсын амар тайван баяр хөөрөөр дүүргэж гисэн байхгүй. Тэгээд эзэнд аюу талархсан юм баг. Тэгэхээр бидний хувьд бас яг те нөгөө одоо тухайн өдөр бол одоо би жоохон хөдөлгөөн хийх дурггүй байсан. Тэгсэн хэрнээ зүгээр л залбираад эзэн минь явах ёстой юу гэж асуусан чинь яваа гэсэн. За тэгээд ингээд бид нар яваад тэндээс ингээд одоо гайхалтай зүйлийг хамсантай адилхан бид нар өдөр тутамдаа бурхнаас асуух хэрэгтэй тийм үү? Бурхнаас асуугаад залбираад тэгээд яг хуу залбираад тэгээд залбираад ингээд асуух нь аюул чухал юм байгаа. За тэгээд бид нар яг бурхны тэр цагт бурхны тэр цагийг бид нар хүлээж сурах хэрэгтэй байна. Би манайхаа энэ би ер нь буруу юу хийцэн биш гэх манайхаа. Юу би юу хийгээд байна? Чимээг цагийнхаа энэ юу чинь зүг юм уу? 7:25. Зүг байна. За тэгэхээр бүгдээрээ үнэхээр бурхны тэр тоглосон цагийг хүлээж сурыг. За тэгээд юу бас зарим зүйл дээр те бид нар өөрсдөө ийм хаагдмал ихтгэлтэй байх биш. Би ийм аамсан, ийм мэдэрсэн, ийм байдаг гэсэн тийм югаар амьдрах биш. Харин үнэхээр яг бурхны тэр бидэнд өгөгдөж байгаа цаг, өгөгдөж байгаа тэр бурхны өгж байгаа тэр гэрчлэл ойлголтууд дотор зөв зохисож сурья. Энэ айгүй чухал байгаа. Тэгээд зөв итгэл бол түүхийг өдөрдөн захирагч бурханд итгэх итгэлээр шударга бурхны өмнө зогсож сурья гэсэн. Тэгэхээр бидний итгэл зөв байна уу гэдгийг бид бас үргэлж харж ялгаас салгаж сурах хэрэгтэй тийм үү? За юм байна. За эзэн биднийг өнөөдөр үгээрээ бас хүлээл гэж те нөгөө нэг төвчиж хүлээж эзний хүслийг асуу залбирч сураасаа гэж хүсэж байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ бас энэ зүйл суралцгаая. За эзний нэрээр ерөөж та юу ойлгов, юуг мэдрүү, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Хүмүүс газрын лимийг ярьдаг тийм үү? Харин бурхан биднээс юу чинь тэнгэрийн зүйлийг хайдаг бай гэж ингэж хэлж байгааг бид харж байна тийм. Тэнгэрийн зүйлийг хүмүүс түүнийхтэй бурханаас илгээхцэн гэж хэлээд ахт өөдөөс нь юу чинь энэ тэгээд би явнаа гэл тэгэхээр хаашаа явах юм болоо грек рүү явах гэж юм болоо грекчүүдийн донд очих гэж байгаа юм болоо гэж энэ зүйлийг л газрын зүйлийг яриад. Тэгвэл өнөөдөр бид нар бурханаас тэр тэнгэрийн зүйлсийг хүсэмжилдэг, тэнгэрийн зүйлсийг асуудаг байх нь хамгийн чухал юм аа. За эзний нэрээр ерөөж байна. Та юу ойлгов, юуг мэдрүү, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Тэгээ бурхны товлсон цагийг бас асууж хүлээж бурхны товлсон цагт үйлдэж сурцгаая юм аягүй чухал тийм. За өнөөдөр бид нар дэлхийн төлөв залбирлаараа Австрали улсын төлөө залбирна. Австрали улсын төлөө. Тэгээд Австрали улс 26 сая 900 мянга, за бараг 27 сая хүн амтай юм байна. 69.5% нь христчин, 14.4% нь 14.4% нь евангелист урсгал гэсэн байна. За Австралийн ер нь нөгөө найдваргүй орчин гэсэн байна. Тэгэхээр үнэхээр Австрали маш их тийм байгалийн гамшигт өртөөд байгаа шүү дээ, тий. Тэгээд янз бүрийн гач газар тэгээд усны хэрэглээ айгу нэмэгдэж байгаа. Тэгээ 2019-с 20 оны аимшиг төмөрөл энэ нүний эмгэнэл жишээ юм аа. Засгийн газар нутгаа зөв зөвхөстэй арчилт ордог цэвэр эрчим хүч авах, ой хэрийн төмнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, тэмцэгтлээ хийж бүх хүчин чармаалтын талаар хангалттай ажиллаж байна гэсэн асуултууд байсаар байна. За эдгээр бүтлгүүтэл нь байгаль орчны сүрэл түргээ зогсохгүй хүн амын уур хилэн болон буцаж буц эвслэг төрүүлвэ. Австралийн ихэнх газар нутгийг аврахад хитрхи оройтсон байж магадгүй юм аа гэж. За тэгээ болгоомжгүй хэрэглээ, уваагүй үйлдвэрлэл, мөлжлөгийн амьдралын хэм маягийн гэмшил нь газар нутаг хүмүүсийн зүрх сэтгэл жинхэнэ өөрчлөлт мөхийн эдгэрэлтийг авчрах болтугай.
Бурхны хүмүүс бүтээлийн сайн нэр байх түүний бүрэн эрхийг хүсэл тэмүүлээр хэрэгжүүлэх болтугай. За энэ айгүй гоё үг байгаа ч Бурхны хүмүүсэл Бурхны бүтээлийн сайн нэр. Тийм учраас бид нар байгаларчнаас хайрладаг байх хэрэгтэй, байгаларчнаа. Тэ байгаларчнаа бас сайн юу яадаг байх хэрэгтэй. Энэ айгүй чухал гэдгийг хэлж байна тийм үү. Бурхны хүмүүс бүтээлийн сайн нэр байх хэрэгтэй гэсэн мэт. За тэгээд түүний бүрэн эрхийг тэгээд газар дэлхий дээр бид нар ч гэсэн ялангуяа Монгол хүмүүс ч гэсэн бид нар Монгол итгэгч нар бид нар Бурхны сайн нэр байх юм чухал юм баг тийм. За бүгд хамтдаа залбирая. Эзэн минь баярлаа. Та бол бидэнд Тэнгэрлэг удмын үр удам болох эрхийг өгсөн тань талархъя. Та бол Авраамийн удам, Давидын удам газар дээр харин та энэ Тэнгэрээс бол та Бурхнээс илгээгдсэн Бурхны хүү учраас бид бас үнэхээр танд идсэн бид нар Бурхны хүүхдэд болсонтой тань талархаж байна. Тэгэд эзэн минь та өнөөдөр та яг Бурхны илгээгдсэн нэгнийхээ тэр товлсон цагийг хүлээдэг түн яг тэр товлсон цагт нь үйлдэж чаддаг энэ зүйлийг бид амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Эзэн та удирдаараа, эзэн та өрөөгөр, эзэн та хамтаагаараа. Эзэн өнөөдөр үгийн төлөө баярлалаа. Бид нар ямар удмаас гаралтай вэ гэдгийг санаж зөв амьдрал сурахад эцэг та биднийг хөтлөөрөө. Тэгэд аваа бид яг Австрали улсын төлөө залбирч байна. Австрали улсын ялангуяа байгалийн сүрэл энэ амьдрах орчин найдваргүй хэцүү болж байгаа энэ үед Австралийн чуулгануудыг сэргээгээрээ эзэм Австралийн итгэгчид үнэхээр Бурхны сайн нэр байж Бурхны өгсөн тэр бүтээл энэ дэлхий газар нутагтайгаа оймодтойгоо зөв зохистой харьцаж үйлдэж сурахад эзэн Австралиг та өөрчлөн шинжил Австрали дээр та өөрийн гайхалтай ажлыг хийгээрэй. Эзэн таны ариун сүнс биднийг өдөрт тухайлдгаа. Эзэн бид Австрали улсын төлөө болон бусад улс үндэстнүүдийн төлөө залбирч байхад эзэн та үнэхээр өдөртөн өрөөж биднийг шинжилж та өөрийн үгийн дагуу өдөр бүр бидэнд шин зүйлийг заагаарай. Тэгэд эзэн бид танд талархаж байна. Тэгээд бид бас үндэстнүүдийн төлөө залбирах боломжтой байхыг хадлаа талархаж байна. Аваа тэгээд бид яг одоо энэ өдөр бас Австралийн төлөө залбираад Израилийг бас өрөөж залбирч байна. Тэгээд бид бас зуршлан залбирлаараа дамжуулаа. Бид 30 хоногийн залбирлын хөдөлгөөний хүрээнд бид бас Сир улсын төлөө залбирч байна. Тэгээд Сирт өнөөдөр дай мөргөлдөн бүрэн зогсох болтгоо. Тэгээд улс оронд нь доктортой байдал тогтох болтгоо. Дүрхсэд эх орондоо аюулгүй бас буцаж очиж амьдрах боломж олдох болтгоо. Тэгээд дөрвөн явж байгаа тэр хүмүүс их нутагтаа дайнаас болоод мөргөлдөөнөөс болоод үлсгэлэн ядууралд авцсан тэр хүмүүсийг та хайрлаараа хүүхдүүдэд бас аюулгүй байдлыг нөхд боловсрал олгох боломжийг та өгөөрэй. Тэгээд Сирт бас олон хүмүүс эзнийг эрен хайж эзэнтэй уулзсан учрах болтгоо. Бид Иесус Христийн нэрээр бид Сирийг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна, Австралийг өрөөж байна, Иесус Христийн нэрээр бид Хойд Солонгосыг, бид Афганистаныг өрөөж байна. Эзэн таны сайн сайхан үнэхээр бидний эх орон дээр, бидний гэр бүл дээр, бидний үр удам дээр бас энэ 7 хоног энэ өдрүүдэд хамт байх болтугай. Иесус Христийн нэрээр залбирлаа. Амен, амен, амен. Эзэн ивэх болтугай. За тунхаглах ишлэл. Таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баясдагтай адил таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг тань бясалгаж таны замуудыг хэрэгцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үхийг мартахгүй. Туулал 119-ийн 13-аас 16. За цээжлэх ишлэл. Та нар бичвэрүүдэд мөх ам би гэж боддог тул түүнийг давталдаг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. Иохан 5:39. Амен. Иохан 5:39. Амен. За эзний нэрээр өрөөж байна. За Австралийн зураг гинэ. Бид сайн мэдж байгаа тийм ялангуяа нөгөө төмөр гарах үед бас айгу өрдмөр нэг кенгурунууд бас айгу тийм усцсан штэ. Хөөж үрдээд айгу хэцээсэн тийм. За тэгээд Израиль Бурхан өрөөх болтгоо, Австрали бурхан өрөөх болтгоо. Австрали бол бас үнэхээр Христ итгэлээр бас олон хүмүүсийг одоо чуулгануудад сэргэлт авчрах тийм
гол юу болж исэн бид нар айгуу сайн мэдэнтэй тиймд нөгөө хийсэний Магдалины мөргөл маш олон үндэсний олон орноос хүмүүс Австралид очиж тэр мөрглийг оролцох гэж ингэж хүсдэг тийм үе байсан. За юм байна. Австрал дахин сэргийх болдог. За эсний нэрээр Eurojust шинэ планет бурхантай хамт алхаад гэх бурхан үнэхээр таны амьдралыг ерөө хөтлөх болтугай. Тэгээд эзэн таны амьдралд шинэ зүйлийг хийх болтугай. Тэгээд энэ өдрүүд үнэхээр онцгой 7 хоног онцгой өдөр байх болно. Бурхан таны амьдралд гайхалтай шинэ зүйлийг үлдэх болтугай. Тэгээд эзэн ивэг өдөр бөгөөд өнгөлөө хэрэг бөгөөд талархалтай байцгаая. Баяртай эзэн ивэг.